Сонгон архан дүүргийн нэгдсэн төв эмнэлэг нь ханиад томооны өвчлөлттэй хүүхдүүд ихээр үйлчлүүлж байгаа талаар мэдээллээ. Ханиад томооны улирал эхэлсэнтэй холбоотой энэхүү үзүүлэлт өссөөр байгаа гэлээ. Тухайн эмнэлгийн хувьд эмч ажилчдын хомсдол их байгаа учраас ажилчид ачаалалтай ажиллаж байгаа талаар онцоллоо. Ер нь бол 12 сарын сүүл 7 хоногоос эхлээд тэрний ер нь бол өвчлөл нэлээ нэмэгдэжсэн тийм ээ, та бүхэн мэдж байгаа хүүхдэд ачаад бол манай эмнэлгийн хувьд бол өдөрт бол нэг 160-аас 200 хүүхэд өдөртөө ажлын өдрүүдэд амралтын өдрүүд бол нэг 260-аас 300 орчим хүүхэд бол өвчлүүлж байна. Хөл авах засгаар гэсэн үгтэй яарлагаас хэмжээ засгаар. За тэгээ эндээс бол хэвтэ эмчлүүлээд өнөөдрийн мэдлэр манай эмнэлэг бол нэг 260 хүүхэдтэй байна. За эмнэлгийн цэцлэмжүүлэлт бол хэвээ явагдаж байгаа. За хамгийн гол ачаал үүсэж байгаа хэсэг бол оройн цагаар буюу яг нэг 18 цагаас нэг 22 цагийн хооронд бол нэлээд нөгөө оволцож ачаал хөл авахтай нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор манайх бол нөгөө хүүхдээ ачаал ихсэнтэй холбоотой хүүхдийн ч гэлтгүй насан туршид одоо нөгөө жирэмсэн эмэгтэйчүүд маань өндөр настай хүмүүсүүд маань ер нь томоогийн вирусын халдварт их өртөж байгаа. Бас нөгөө хүндрэл маш их хурдан гэж байгаа. Маш их хурдан хатгаа болж байгаа. Тийм учраас бол одоо насан туршиж хүүхэд бүгд жигд хэмжээнд өсөж байгаа гэсэн. Тэгэхээр жигд бүгд ингээ ихсээд ирэхээр мэдээж эмнэлгийн ачаал бол ихсэж байгаа гэсэн. За ер нь томоогийн үйлрэл за гэж хэлэхэд бол бид бол нэг 10 сараас дараа жилийн 3 сар хүрэх хугацааг авч үздэг. Гэхдээ яг бид нар сайдрын тушаалаараа баримтлах юм бол эвтэмологийн 7 өнөр бид нар авч авдаг учраас ер нь бол 10 сараас дараа жилийн 4 сар хүртэлх хугацааг бол бид нар томоогийн үйлрэл гэж үзээд байгаа. Энэ хүйтэн цэргийн үйлрэл томоогийн А хүрээ, Б хүрээний вирус тэгнэ иж томууд вирусууд өргөн үрээгээр хүн амын дунд амжилтын замын халдвар болон тархдаг учраас томог үйлрэл гэж бид нэршээд яваад байгаа. За ер нь бол хамгийн бид бол байнга л өгч идэг эмчнэрийн байнга зөвлөдөг юм бол олон нийтийн газараар болж өгөл хүүхдүүдэд битээ авч яваач. Хэрвээ олон нийтийн газараар явсан бол яаж амны хаалт хэрэглээч. Гадуур мэдээж хүмүүс ажил төрөлтөө гэртээ ирээд хувийн харийн сувил буюу гараа угаагаад ам хоолоогоо зайлаад тэснийхээ багасны хүүхдүүдэд ойртооч гэдэг зөвлөмжүүд байнга. Үүний зэрэгцээ дархлаагаа сайн дэмжиж. Дархлааг дэмжихээр бид нар заавал им тарай хэрэглэх гэж ойлгодог. Үгүй бид нар хамгийн гол нь хоол, халуун хоол, чанартай хоол зэрэгтэй шингийн юмыг маш сайн хэрэглэх зэрэг тохиолдолд орж байгаа дуртай.